Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За ингээд ёслол төгөлдөр яатын хоёр сувг маань эргэн ирж байгаагаа зарлаж байна. Ойрт бас энэ завхтай юм оруулгууд ч тоосондоо дарагдсан байна. Өршөөж яж байна үз. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн нийт 6 парт болгон ярьж өгөх цуврал маань Солонгост гараад өнгөж дууссан K-pop-ийн геймт хэрэгт холбогдсон тэрнийг өмгөөлж буй царайлаг өмгөөлөгчийн талаарх онц сонирхолтой зөвүүн кино байгаа шүү. Нэр нь I. Тэгээд юм хүмүүс дээр нь дараад нэг жоохон хямар тахах шиг байгаарэ. За тэгэхээр гэд гэж бай. Юу гэхээр манай яадын 2.0 сувг маань өөрийн гэсэн community-г Telegram дээр үүсгэн кино мэдээллүүдийг хүргэхээс гадна хамгийн гол нь байна шүү дээ. Тэнд нэгдсэн хүмүүс яадын 2.0 дээрх кинонуудыг төрүүлж үзнэ гэдэг. Янз нь л байж таарна шүү дээ. Тэгэхээр нэгдчээрэй. Окей? Энэ мөхтэйг Менсена гэдэг өмгөөлөгч. Тэр ийм хөөрхөн хүнээр өмгөөлүүлж хамгаалуулаад байвал байн хэрэг тармаарч юм шиг. Ай. За тэр яхав. Манай хүн хурган алдартай. Хамгийн их хэлам, атач өтөө, бүлийдэл дагуулсан хэрэгүүдийг авч гэмт эдгэдүүдийг өмгөөлж ялалт байгуулдаг болохоор олон нийт тэрэнд жаахан дургүй. Мөн хэргийн эсрэг талд байх прокурор удаж манай хүнээс драматай. Ээлжид ялалтаа байгуулчаад офис дээр ирэхэд захирал нь ялалтын тэмдэглэх гэж ширээ зассан байсан ч урьдчилж хэлээгүй болохоор цаг гаргаж чадахгүй. Ажлын цаг дууссан болохоор ингэж явлаа. Гэд жухал царайлж яарч гарч явснаа. Гэртээ ирээд өөрийн хайртай Gold Boy самтлагийн дуучин Дура Игийн соло дууг сонсоод даган баясан Малитла инээд алтан сууж идэг үстэй. Энэ хэрэг хөөр юм байна штэ. Тэг бод өмгөөлөгч маань Дура Игийн улаан ногоон шар цэнхэрвэн. Гэрээр нь дүүрэн Дура Игийн зураг хөдөлгөөстэй бичлэг энтрийг харснаад Янг залуу юм аа. Баримлаа. Сайхан нэг бавчсан даатэрхэл. Наатыг нь хоёр өрөөний хүмүүсийг авчсан надад сууж идэл найз нь цонхын төгшөөл. Хэрэгтэй ясанд баяр хүргэе. Тэмдэглэе гэж шарсан дахиад харуулсан чинь саад битгий бол жаал зүгээр цаашаа яв гэсэнд залуу. Гэхдээ энэ хардаа би бас краш гэж хийж авчирсан. Гэхэд наадах эртгээ хэлэхгүй яасан. Тэгсэн бол оруулна штэ. Али миний крашиг аваад гэд хамт шараа тайцсан дахиад эдэнгээ пяваг үзэлд суун. Зааваж гараа. Энэ цуврал дээр гарч байгаа эд краш гэж шараа хэрэг байна. Пивний гашуу амтыг таалдгүй хүмүүст яа гоё тохирох сэнгэнсэн зөөлөн амттай тийм шараа хэрэг шүү дээ. Зарим нэг пивнууд амтаа зөөлрүүлж ингээл цагаан буудаа эрдэн шиш холдог бол краш пив 100% 10 соёолчноос нь гаргаа авдаг. Пивний их орон гэгдэх Герман чехүүдийн ноу ховыг нэвчингээс нь тийм сайхан зөөлөн янз эдтэй. Ойлгомжтойгоор хэлэхэд гашуун биш. Маш зөөлөн сөөжөө мүүжүүд холиод уухад яг тохирдог нэг тийм л пив гэдээ ойлгоход болно. Намайг худлаа үлээж юу тэгээд өөртөө шалгаад үзсэн. Окей. Crush. Энэ залууг Чүнжэ гэдэг. Доод давхарт нь амьдардаг, цусан төрөл биш, хайр сэтгэлийн холбоогүй. Гэхдээ яг ажилд нь тусалж хэрэгтэй мэдээллийг олж өгдөг найз гэх юм уу, туслагч гэх юм уу, нэг тийм холбоо хамаарал бүхий итгээд. Сэна найздаа манай оба соло уран бүтээлийг цацсан түүхэн өдөр чи юм уу лайктаар шир хийсэн үү? Энэ хард Дура Игийн зурагтай Азийн картууд гэж хэлээд хүүхэд чиг хөөрч баясаж байхыг харсан Чүнжэ нэ. За болоо штэ. Хажууд байгаа эрдэнэ огт анзаарахгүй юм да хүмүүс. Бас чи одоо олонний хэлам дагуулсан хэрэг авахгүй байж болдгоо юм уу да гэдэл Сэна. Би ямар яасан? Нотлох баримтан дээр тулгуурлаад хэрэгтэн göмгөлж тэрэн дээр үндсэлж шүүх шийдвэрээ гаргаж байгаа шүү дээ. Хэдий чиний хэцүү хэрэг аванд хөдий чиний их мөнгө олж хайрын бурхан хорвогийн хамгийн чика залуу Рахихта илүү их мөнгө зарцуулж чаднаа л гэж байна. За баг донцсон биш үү дээ.
жаахан жирэгчлээ байна. Маргааш нь дуурайг телевизийн нэвтрүүлэгт орохоор машинаас буугаад өөрийгөө амар мэдэрч заалгаж байтал нэг хүүхэн гарч ирж татж унгааснаа л буудлын руу чирэх гэж шат юм да. Хамгаалагч нар ч хурдхан очиж орон орсон хүүхний савраас арайгч дуурайг салгаж авахад мань нэр бушуухан юу ч болоогүй юм шиг босож барилга руу ороод шинчаа ажуши энэ харуул хамгаалтаа сайжруулахад яадаг юм бэ? Болчмын баруун хөмсөг харуул хамгаалтын албагээд баахан өвгчүүл хөлсөлцсөн юм хаашаа ингэж үгэлсээр ховцос солих өрөө рүүгээ ороод бас богон тийлд. За бас яа чив да гэсэн чинь энэ чиг нүүр буудал таалагдахгүй байна. Энэ үсэсэлт одоо яг юу юм бэ? Ховцсын сонголтыг хэн хийсэн юм бэ? Хийсэн хүний наалахынсан oh my god тийршлээ. Би ер нь нэвтрүүлэгч орохгүй гэхэд өөр хийм үү менежер нь өвдөг сөгдөж сууж аргадаж дахиж crash p voucher гэж байж нэг юм нэвтрүүлэгт нь оруулна. Райгийг тайзан дээр дуулахыг харсан арын албаныхан энэ тэринг хадсах шиг ааштай гэж энэ хүмүүс мэдэхгүй л байгаа байх та. Баялаар тэрэн байгаа юм. Баялаар сэжгийн бацаа. Өөр хүн харахад би жаахан хиш болдгс болны ганц шагаа унгаж хэмсэл гэсээр харцагсан. Харин нөгөө талд шүүх хурлын сунжирлаас болоод хайртай айдолынхоо нэвтрүүлэгт очиж чадаагүй юм чинь ядаж орой болох гарын үсэг зурах ажиллагаанд нь очихын тулд шүүх хурлыг хойшлуулж яг шүүх танхимаас гараад явж байхад нэгэн прокурор залуутай мөргөлдөж кофег асгана. Би зүгээр явж болно гэснээ яваад өгдөгнэс. Залууч хөө за ямар овоо юм бэ тэгдгүй штэ амаа ёо гэснээ хараас нь дагаж нойлын гадаа хүлээгээд муу хүүхэн чи хүүний гутал муухай болгоно гинэ. Чинчаа зарим зүйлд уучлах уугаа чангалтгүй гэдгийг мэдрүүлээ. Ингэж өглөө зогсож байхад нь манай хүн хувцас олчихсон. Зүсээ хувиргаад гараад явчих юм чи. Дуурайгийг гарын үсэг зурах үйл ажиллагаараа явж байхад нь нэг дугаар залгаснаа. Чи дуурайг мөн бидтэй. Яагаад ярихгүй байгаа юм бэ? Яас их дугаараа солдимт. Гэхэр найгаад удсаа салгатал. Опа сархиё. Анчонд үнжик. Нагаад хариу өгөхгүй байгаа. Бүтүүлэг юм бэ гэсэн мессеж ирсээр. Солонгосын одон амьдрал гэж ямар хэцүү юм бэ? Жаргаад ч байгаа юм шиг зовоод ч байгаа юм шиг тамтай шил. Гарын үсэг зурах үйл ажиллагаа эд сайхан болж өрнөж байхад цугласан олон дундаас өөрт нь драма, сэтгэлийн шарх үлдээсэн эксэнд ирчихсэн байгааг хараад нүдэндээ итгэж ядаж дахин харахад явчихсан байл. Тэгсэн урд нэг чоолктой бүдүүлэг хүүхэн ирснэ. Үе, наашаа хараач. Намайг танихгүй байгаа мó? Дугаараа яагаад байн солиод байд юм бэ? Дугаараа өгөөд гэж хуурай агсан тавьж цаас шидснээ хамгаалт ялгамныханд ажиглаж гарахтаа хайрын зүгээр тоглож ийсэн штэ. Намайг уучлаарай. Хайртай шүү дуурайга. Чигшгэ. Яг сэтгцийн асуудалт. Саяны хагас галзуу ажмагаас болж Райгийн драма хөдлөж хоёр чихэн шүүгсаар нойл ороход өлбисэн бэг сэтгүүлч нойл руу хүртэл дагаж орно. Баажихтан зургийн дармаар санагдаад байт юм бах та. Сенаманы гүүсээр хар хурдаараа ирсэн ч гарын үсэг зурах ажиллагаа дуусчихсанд уйлаад цаа би хэмэл цаяагүй хулгайч байхгүй юу? Чинча банчана гэд уйлахад чүнжээ тэрэгтэн ирээд за зүгээрээ хэзээ нэг өдөр амьдаар нь харж л таарна штэ. Чи ихэд яагаад ингэж ховцолж ирсэн юм бэ? Гэвэл за холоос ч болов ингэж харъя да. Над чиг муу хүмүүсийг өмгөлдөг олонний хараал эзэн хүн өөрийнх нь фэн гэдгийг мэдчихв сэтгэлээр унах байх та гэж л бодсон. За явж нэг сайхан сүүжин дотроо крашаа нариулж өгнө да гэд явна. Шархалсан зүрхтэй дуурайг гэртээ ирээд ганц хондог коньяк шимэнгээ экстэйг ахуулсан зургнуудаа үзээ сууж идэл хэн нэгэн найдах шиг болохоор нь. За гараад ир. Тав тоолъё гэсэн чинь нөгөө гарын үсгийн үйл ажиллагааг суурилсан галзуу хүүхэн чинь өөр шигэ нэг юм дагуулсан хүний нэг пүүс тэрсэн гарч ирснээ л. Өнөөдөр яагаад унтаагүй байгаа? Эхөө бол бид ч муу штэ гэж хуцдаг юм. Тэгснээ хөөгтөд гарахтаа нэг нь утас гаргаж иж бичдэг хийгээд чи бидний гараас молторно гэж харин ч нэг байхгүй шүү. Чамайг бавтлаа хизээх зогсохгүй. За юу харж байгаарай гэд занл хэл. Маргааш нь захирлан менежертэй хамт гэрт нь ирж Райгийг ус цац цэрэгээд нөгөө хоёрын хийсэн бичлэгийг үзүүлээд хичнээн гэрлүүчэнд дайрж орсон байлаа гэд фэнүүдээ ингэж харааж өрөж болдго юм уу? Энэ талаарх мэдээллийг устгах гэж ямар их мөнгө төлснийг мэдэж гин үчи. Бас олон сурчлагын саналаа алдчихсан. Олонний анхаарлыг татаад хэрэггүй учраас цагдаад мэдэгдээд хэрэггүй. Чи бас наад ааш цангаа зас. Зэнийг өдөр чиний цаг үе дуусна. Тэр өдрийг наашлуулад яах вэ? Одоохондоо олонний хайрыг хүлээсэн дуурайг байгаад жаахан жүжигдэх гэж хатуухан хэлээд гарна. Айгу хэцүү ч юм да. Фэнүүдтэй задуулж нүдүүлнэ. Гэрт нь дайрч орж ирсэн ч хараж болохгүй. Сэтгцэн өвчтэй юм шиг 24/7 энийгээл байж ил хайрлагдана гэхээр яа.
Харин энэ оронд Сена өмгөөлөгч маань удахгүй болох Дурайгийн тоглолтын тасалбарыг авахаар нэг тентэр гонжирч магадгүйгээд PC-нд сууж байгаад дөнгөж тасалбарын борлуулалт нэгдвүүгүй юу тайраад орсон ч шагийн 8-ачтын хөлгарын 3-ны хурдыг даанч гүйцсэнгүй л дээ. Арга ядаад нэг тасалбар дээр үн хаялцаж байж 100к-гийн тасалбарыг сая авахар болж 500-г шилжүүлээд үлдсэний тоглолт болох өдөр уулзаж өгөнгөө тасалбараа авахар тохиролцсон. Тоглолтын өглөө Райг сэтгэл зүйчтэйгээ уулзаж галзуу фэнүүдээсээ болоод драма сэлэрч тэдэнд тайрлагдахын тулд жүжиж амьдрахаар стресстэй чих шүүгээд хэцүү байна эгэ гэд уйлахад сэтгэл зүйч сонслоо. Тэгвэл хоёулаа эмчилгээгээ эхлэх үү гэсэн ч Райг завгүй байна. Дараа бол зүгээр эмээ бичиж өгч гэд эмээ аваад тоглолт руугаа явна. Сена тоглолтын тасалбараа авахаар шагшин залууд ирээд чүнжигээр бичлэг хийлгүүдэд за манайха наашаа энэ лайв руу ороод ирээрэй. Энэ залуу тасалбарыг хууль бусаар борлуулсан. Тоглолтын экосистемийг алдагдуулсан. Хэрэглэгчийн эрхийг зөрчсөн. За, хамт цагдаагийн хэлсэн явна. Гэхэд паникнд орсон залуу тасалбараа аваад зогтчихно. Араас нь хөөж угаад бариад авлаа да гэж бодтол фэнүүдээсээ нуугдаа зогсож байсан Дурайгийг андуураад бариад авна. Райг шууд тэрний амыг таглаад бити явлаа. Бас хаалга онгохоор дагаж болохгүй шүү гэж хэлэхэд Сенаж толгойд охин. Хаалга нээж Дурайгийг орсны дараа чимээгүй хашгирч баярлаад орилол үлдэх болно. Дурайг хамтлагийнхаа байрлсан өрөөрөө орж ирэхэд тэрнтэй муу харилцаатай Жэхви гэж яхэр нохоо шиг юм ярдаглаад очи одоо тоглолтонд хизээ ирээд өгөх бай. Эцнээ уушлаарч байхгүй юу? Энэ тоглолтын цагийг чи ганцаараа дүргэж чадахгүй болохоор л бид нар урилгаар ирсэн шүү. Гэсэн Дурайг уучлаарай. Болсон уу? Зүгээр нэг тоглолтын панч юм байж. Ямар үйл яваач тэгээд. Чамтай чамгүй болно. Гэснээс болж хоорондоо зодлож хамтлагийн нөгөө хоёр гишүүн тэднийг салах гэж байгаад нэг нь гараа хэмтээснээс болоод түргэний хийрж явхад ядаргаатай фэнүүд нь зургийг дарчихын. За тэгээд ямар ч байсан тоглолт амжилттай болж өнгөрч маргаашин Сена Райгийн бичлэгийг үзэж байснаа. Өөрийнхөө нэг гараар толгоогоо нөгөө гараараа амаа дарснаа. My God. Өчигдөр өстө садист байсан шүү. Гэж тогтлоод инээд алдад суунгаа. Өчигдрийн тоглолтын үеэр Жэхви Дурайг хоёр зодолдоод хамтлагийн нэг гишүүн салах гэж байгаад гараа гэмтээсэн гэсэн шуумын дор манай хүн тех хүн биш. Ингээд муусан троллуудтай жинхэнэ хаягаараа надтай бич хоншдог минь чаддсан бол дугаараа өгч өөргөө тэр уулзъя гэж алалцааст. Гэхдээ яг үндэ энэ хоёр хоорондоо тарамж муутайг фэнүүд нь хэд хэдэн бичлэг дээрээс гаргаад ирэлгүй яхавт. Оройн Райг маань 100 татангаа ахын карактерт хийж Никтоны баачкаахын дууг чарлуулад байжсэн. Гаднаас хамтлагийнх нь уусон сөөжүү краш версаар орж ирэхэд манай хүн ийм сайхан хосол бас яаж татгалзаж чадах вэ? Ууй гэж хэлээд үйлчлэгч ихчийг за ихч минь одоо явдаа. Маргааш ирж шага тайлах тактуртай хийж өгөөрэй гэд явуулна. Хамтдаа краш ярьж багасаа хамт найзалж нөхөрлөж энэ хүрснээ ярилцаад уусон Жэхви чамд муу санддаг. Чийч бас тийм биз дээ. Тоглолтын дараах after party-д явуулгүй эмнэлэг дээр эргэж ирсэн биз дээ. Нэр тэгж хаад хасна гаднах хайрн дотроо хэвцдааш. Гэсээр хорвогийн хамаг ховж ивийг ярьж цагийг өнгөрөв. Маргааш өглөө Райг сэрээд том өрөөгөө ортол уусон шалан дээр хутгалуулаад байлжсан байхыг хараад айд сандарсандаа уусон биш та минь тоглоод байгаа юм хаашаа прэнк юм сэрэлдэ ингээд тэврээд уйлж байхад нь гаднаас гэрийн үйлчлэгч ажимаа менежерийн хамт орж ирснээр гэрт илүү дутуу хүн байхгүй байхад аллаг болсон гэсэн үндслээр Райгийг шууд сэжигнэр татаж цагдаагийн газар руу авч явна. Сенаг өглөө сэрэхэд краш нь хүн амны хэргийн сэжигтэн болсныг хараад өөрийнх нь ажилладаг хуулийн фирм Райгийн компанитай хамтарч ажилладгийг талендуулан шууд цагдаагийн хэлц рүү очиход байцаалтын өрөөнд ороод итгэж ядан өөрийнхөө краштай ийм газар уулзна гэж бодож байгаагүй болохоор зүрх нь урагдах шиг болж байгаа юм чи. Сена тэнд өөрийгөө танилцуулаад Усаны аллагын хэрэгтнэр таныг саатуулсан. Тэр өдөр юу болсон бэ? Та хийгээгүй бол танд ямар нэгэн өстэй хүн байгаа юу гэж асуухад нь no тийм байгаа учиргүй. Би усаныг алаагүй. Өчигдөрхөн хамт уучдад дараагийнхаа цомгийн талаар ярьж байсан байж яахаараа үхдэг юм бэ? Би юу ч санахгүй байна гэж уйлж байснаа. Тэр манай гэрлүү галзуу фэн октод нэвтэрсэн. Яг тэд нар юм байна л та. Муусан чацгнууд амьдралын хар садаа бузар хээри эмгэнүүд гэж харахад яг л Сенаг хараагаад байгаа юм шиг санагдаад болж өгдөггүй. Төсөөлөөс нь шал өөр хүн байсан сэтгэлээр унаж готорсон Сена байцаалтын өрөөнөөс сүр сүлдгүй амтан гарч явхад фермийнхнийг хуульч ирснэ. Чи яахаар энд байдаг юм бэ? Олонний анхаарлыг татсан болохоор энэ хэргийг авах гээд байгаа юм уу? Тийм гэж байхгүй. Би энэ хэргийг авах нэтэргээд хуудсан ч манай хүний чихнийх нь хажуугаар зүгээр урсаал өнгөрнө.
Өөрхнээрээ холоосараад явж ихэн л дээр байж дээ гэж бодох болно. Мань Сена ягаад Дураигт хайртай вэ гэхээр 10 жилд байхад нь хүүхдүүд тэрнийг алууршны хүүхэд гэж дээрлэгдэг байж. Тэрнээс болоод амиа хорлохоор зогсож байсан Сена дээр Раиг гитартайгаа ирж дуулж өгч тайвшруулад малгайгаа өгөөд өөрийнхөө бичсэн дуунуудтай хөгжмийг тэрэнд өгснөөр цааш амьдрах урам зориг орж сургуулиасаа гарч хичээсээр энэ хүрсэн. Шинэ бүр тэрний өгсөн хөгжмийг сонсож унтдаг. Ийм болохоор зүгээр ч нэг айдол гэсэн утгаар биш. Сэтгэлд нь гүн үлдсэн хүн учраас энэ хүртэл хайрлаж ирж. Тэгсэн нэг л өдөр Gold Voice хамтлаг гишүүдэд танилцууллаа гэд хартал Дураиг байхыг хараад нэг хороо багийн уулзалтан дээр дуулах сургаар явж очиход анхны тайз нь болооч тэрний сандарч байгааг хараад зүгээрээ Gold Voice нухсын тасшаа гэж орилж урам зориг өгч дуулуулснаар манай хэдийн нэр алдар тасралтгүй өсч өөрийн аварсан хүн яавч ийм зүйл хийх хүн биш гэж эцэг хүртэл итгэж тэрнийг энэ байдлаас нь гаргахаар бат зогсно. Маргааш нь Дураигаас байцаагч нь хэтэрхий нэг талыг барьсан тулгсан зүйл асуугаад байхад өмгөөлөгч нь өмгөөлж чадахгүй болохоор манай хүн ганц чаддгаараа ориг аашаа үзүүлдэг юм байна үстэй. Тэгтэл прокурор ажиллагаан цаад очруулсан гэж хэрэг нэмээд дээрээс нь баримтлах хүсэлт гарсан тул ганц ходог руу ачнаа л гэж байна. Энээс нь болоод тэрнийг өмгөөлж байсан өмгөөлөгч тэрнийг өмгөөлөхөөс татгалцсныг сонссон Сена улаан галзуу юм өрөөрүн тайрч ороод баримтлах хүсэлт гарчаад байхад чи яахаараа татгалцдیں۔ Чамаас болоод Дураиг өмгөөлөгчгүй шүүх хуралд орохоор болчиход байна гэвэл нөгөөх нь чи энэ хэргийг авахгүй юу? Тэрийг хаяа. Тэр бол ялд зарсан жимс. Энэ хэргийн прокурор нь хадуу самар Kwak Byung-gyong. Тэргүүн прокурорын амин хайртай өөр 3 үеэрээ хуулийн салбарт ажиллаж байгаа хэдэн жилийн өмнөөс улс төрд орох гээд байж ядаж байгаа. Энэ хэргийг ашиглагч нэр төрөө дээшээ шийдэхээр бэлдэж байгаа. Ялвал тэдний аавын хиймэл шүдтэй араан зуугд нь ялагдвал хэвлэлийнхэнд бариулна. Тийм байхад ямар өмгөөлөгч энэ хэргийг авахыг хүсдэг юм бэ? Энэ хооронд компанийн хувьцаа унж байгаа агентийн захирал руу Бэггээд нөгөө Дурaiгийг нойл руу хүртэл дагаж ордог сэтгүүл залгаад гарын үсэг зурх өдөр нь X-нд ирсэн байсан. Хуучных нь энэ хэрэг бас хамаатай юм биш шүү гэсэн учир битүүлэг зүйл ярих болно. Сена цагдаагийн газар Дураиг дээр ирээд намайг өмгөөлөгч бол эсвэл шоронгийн дууг эртхэн цээжл. Чамайг надаас өөр хүн угаасаа өмгөөлөгчгүй. Улсын өмгөөлөгч нар бол эртхэн хэрэгээ үлээ. Мансуурсан байсан гэд хэлвэл 15 жил аваад явна гэж хэлээд чиний хэргийг тоож хэлцэхгүй гэхт нь ууралсан Раиг. Та чи галзуун байна штэ. Гэж явуулаад менежертэй илүү сайн өмгөөлөгч олж өг. Ингээд аашаа гаргатал нөгөөх нь чи яаж ийм зүйл хийж чадваа? Би чамд цааш та тусалж чадахгүй гэж хэлээд яваад өгнө. Улсын өмгөөлөгч нартай нэг ах хүү орж ирснээ нэрэл хэрэг эртүүлээ. Чаалчсан юм биш шүү. 15 жилээр гэлс авчаад гараад гэж хоцгаар нь sorry бро. Надад өмгөөлөгч байх гэж хэлснээр эцсийн сонголт нь манай Мин Сена дээр бууна. Сена чүнжэд Рaiгийн герт нь халдсан галзуу фэн октодыг ол гэсэн даалгавар өгöd өөрөө хэргийн газар дээрээ өөрхөн хаагур орсон байж болох уу гэд хараа зогсож байтал Kwak Byung-gyong ирж гисэн энэ хэргийг авдаг өөрөө их л зоригтой юм да. Хэн хэнийгээ зовоогод яхав хаалттай орчинд хоёр хүн ууж угаад нэг нь өгсөн болохоор их ойлгомжтой. Гэрт орж ирэх боломжтой хүн ганцхан гэрийн хүүлчлэгч. Гэхдээ тэр орой улсоныг орж ирснээс удалгүй гараад өглөө орж ирсэн гэд ярьж байхад нь Сена тэрний хүзүүнд ирэх мөнгийг нь хараад 10 жилд өөрийг нь дээрлэхдэг байсан хүн мөн болохыг танаад "Охоо, өстхөн өлийн даваан дээр гэдэг нь үү?" "Ааха" гэж бодонгоо тэрэнд "Би энэ хэргийг орхиж чадахгүй нь. Би угаасаа эрсдэлтэй зүйлд дуртай. Баримтлах сонсгол дээр уулзъя. Тэр бака" гэд ажил дээр эрдэл захирлынхан дуу нэг дээр нэг доор хадаад л "Гүй яах гэж энэ хэргийг авч байгаа юм бэ? Тэр прокурорын ааваас болж олон ч удаа тормжлуулсан" гэвэл "За sorry Заки. Та өөрөө буруугүй хүнийг өмгөөлж хамгаалах нь өмгөөлөгчийн үүрэг мөрөглгээд байдаг үстэй. Тэр олон хуулийн фирмээс танахыг сонгож ирсэн болохоор над итэг. Нэрэгт олон авцалдаагүй зүйл байгаа гэд харуултал нүд чихэд хараад харахгүй байна, сонсохгүй байна гэжээс на гарахтаа хөөхөн за хоороо мэдээ. Туслах зүйл байвал хэлчихээрэй гэчээд гарна. Ажлын газрын нэг эмэгтэй тэрэнд өмнө нь Дурaiгийг өмгөөлсөн өмгөөлөгчийн гэмт хэргийн явцтай танилцсан мэдээллийн сангаас хуссан гэд баримт бүтгэхүүд авчирч өгөөд "Би таны туслах болмоор байна. Би ч бас Gold Voice-ийн фэн" гэснээр тэрнийг өөртөө туслахыг зөвшөөрөөд дараа дахиж ингэж мэдээлэл битгий хулгайлаараа "Би чамайг хамгаалж чадахгүй шүү" гэж сануулах болно. Чүнжээ галзуу фэнүүдийг олсноор Мин Сена тэдэнтэй уулзлаа да. Эхлээд биш гэж хүрэж байсан ч бичлэгийг үзүүлээд гарах гарцгүй болгож байгаад та хоёр хүн амны хэрэг болсон газар дээр
хэд хэдэн удаа мэдээлэлгүй нэвтэрсэн байлаа. Би энэ талаар сэтгүүлчдэд хэлвэл яах вэ? Дүүрайг биш. Та хоёр сэжигтэн болоход би мөрдөн байцаалтыг удаанаар явуулж та хоёрыг зовоох болно. Гэд сүрдүүлж байж яаж камернаас бултаж татгшоорсон, яаж гэрийнх нь кодыг мэдсэнийг яриулна да. Хоёроор харуулын ээл цалгидах үеэр камеруудаас нь нуугдаж араар нь яваад гараашаар дамжин орц руу орж тэгээ шатны хэсэгт камер байхгүй болохоор Райгийн хэсгийн орцны гэрлийг албаар унтраана. Тэгэхгүй л өөрийг харж байгааг мэдчихэв. Тэгээд харанхууд ажиглаж сууж угаад гэртээ ирээд кодо хийх үед нь дурангаар хэд гэсэн код хийж байхыг хараад цээжлээд орчихсон. Ийм л амархан байж. Ингээд Райгийн баримсах сонсгол болоход Сена тэрэнд чи өөртөө ихтэй бай. Толгой удаалгаад байвал гимтэл гэж харагдана. Гэхдээ Райг би санахгүй байна. Хэрв алуурч мөн байвал яана. Гэхдээ би чамайг төлөөлж байгаа цагт чи гин буруугүй тогтоогдно. Ороод би дүүрайг. Үүсаныг алаагүй тул тэрнийг хороос нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хэл. Гэснээр Райгч би үүсаныг алаагүй болохоор тэрнийг хороос нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлснээр хэлцүүлэг эхэллээ. Менсена дийр шүүгчээ. Прокурорын тал хэргийг 3 дахь этгээд ороогүй гэсэн мэдгэл гаргасан байна. Гэвч 2-7 хоногийн өмнө Фэн охтууд тэрний гэрт мэдгэлгүй нууцаар орж ирсэн. Олонний танил хүн болохоор цагдаад гомдол гаргаагүй. Тиймээс 3 дахь этгээд нэвтрээгүй гэсэн үндэслэл итгэл үнэмшилгүй. Аллагын зэвсэг олдоогүй, юм хайсан, эсвэл альва нэг зүйлийг нуух гэсэн уулмөр байсан. Мөн хэрэг гарсан өдөр ширүүн аатар бороо орсон. Тиймээс гадны халдагч нэвтэрсэн уулмөр бороонд арилсан байх боломжтой. Байцаалтын үеэр манай үйлчлүүлэгчээс юу хайсан бэ гэж их асуусан байсан. Энэ нь тухайн гэрийг сайн мэдэхгүй итгээд орж ирээд альва нэг зүйлийг хайсан, эсвэл нуух гэж оролцсны баталгаа. Иймд гин буруутайг нотлох баримт хангалтгүй. Гэрээс хэрэгт ашиглагдсан зэвсэг олдоогүй тул баримтлах хүсэлтийг төтгөлзүүлнэ. Ингэснээр эхний хэсэгт ялт байгуулад гарч ирэх болно. Манай хордоо шортой прокурор чуурлаж Сенаг гараад ирэхэд чи бас амар шааж байна. Гэхэд Сена тэрэн рүү гар далаагаад шаалт чинь дараагийн удаа нокаут харуулах болохоор хүлээж гараа гэж хэлээд явхад Кваг Бёнгён туслахта яагаад нууцаар хүн нэвтэрснийг хэлээгүй. Гэтэл туслах нь цагдаад мэддэггүй л бол хэн мэдж ядг юм бэ? Мэдэх боломжгүй шүү дээ. Айлгэн. Сена гарч Райг дээр очиж тэрний гэрт нь хөргөж өгөхөөр явах замд тэрний рекламын алгадсан Crash P барьчихсан самбар дээр алуурчин гэд биччихсэн байхыг хараад яа чи намайг алуурчин гэж болно. Миний Crash P дээр ингэж муухай бичиж болохгүй шүү дээ гэж уйлаад байна. Дүүрайгийг уг нь гэрт нь буулгасан ч гэрлүүгээ орох гэхээр нүдэнд нь үүсэн харагдаад гэртээ орж чадлагүй гудамжинд цөөж үгэ. Ууж үүсэнтэй хамт туулж байсан гудамжиндаа тасарч унаад сэртэл өмгөөлөгчийнхөө гэрт сэрнэ. Сена хоол хийж мигээл манай гэр тав тамирл гэснээ нэг гартаа худаг барьчихсан токсик хөөхөн угтаж байгаагаар эхний 2 анги дуустдаг даа гэж. Цаашаа бүр сонирхолтой болох учраас та нараа горогод байлгүй дарах ёстой юм дээр нь дарж чараад. Жохон хиймэртэй байцгаая гэж хэлээл байгаа шүү. Ярьчих шүү зүгээр. Scripting on a bitch and chins a boss shit just and that but with this and no make a voice and cinema to show make a fun guns get past don't get edit time like the fire frame of the task sweat flowing higher show the show in